За танд нэмэх шүнтэй санал нэг байна. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг. Нэг хэрэгэл ярьдаг боллоо. Зүгээр л ингээл явж байгаа ямыг ус төрчүүллээ. Ерөөсөө тийм биш л дээ. Тийм бишийг нь мэдээд манай Хуйлзан байнгын орон дарга зөгтөөтөр гişүн өөрөө санал гаргаад Хуйлзан байнгын оргоор байх ёстой хүмүүсийг нь байлгаад бусад байнгын орондоо байхгүй гişүүдийг суулгаад хилцүүлж байгаа талархаж байна. Яг ийм хилцүүлгийг бид нар маш олон хийх ёстой. Төр яах гэж байдгийг. Иргэнээ хамгаалах гэж л байдаг. Талцуулж ийн гэдэг. Одоо бидний энэ хандлагаасаа засах ёстой юм нэг нь юу вэ гэхээр бид нар бүгдийг улс төр болгож хардаг. Угаартаж хүн нас урчлаа гэх эмгэнэнгүүд бити улс төрж өдөө. Гэр бүлэрээ нас урчаад байна гэд хүүхэд нь ойлгонгууд тэр мэдээллийг дарах гэж оролддог л ийм л засгийн газар тааштай бид нар. Одоо ингээд хэвлэл мэдээллийн байгууллага бүр хамаг юмаа хураалгаад нэг нэвтрүүлэг хийсэн биш. Нэг ийм болж байгаа юм биш үү гэж ярихаар парламентын гишүүд нь ярихаар хус төрж өд байна. Нийгмийн асуудал болгоод байна. Талцуулаад байна гэдэг. Энэ талцуулдаг бага бид нэр буруу хараад байна. Энэ талцуулдаг баг чинь одоо би одоо нэр үсэлээдийнхэн одоо монголчууд бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хав харахгүй болгож байгаа шүү дээ энэ нийгмийг. Энэ улс төрийг түнэр харахгүй болгож байгаа шүү дээ. Сошиалыг ер нь хэн удирдах байгаа? Манай улс төрчид нэг юм андуураад байгаа. Ард түмэн ийм бодож ийнгээ фейсбુક ухаад таймлайн харангуутаа монголчууд масс нэрээ ийм бодоод байна. Энд итгээд ингэж бодоод байгаа. Бид нарын сошиалыг давж нийгмээж олж харахаа байдлаа сохорсон шүү дээ. Сошиалыг тэгж удирдах бидний нүдийг хааж байгаа шүү дээ. Тим хүмүүс засгийг толгоолж байгаа шүү дээ. Тим гэр бүл засгийг тодтоолж байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэр асуудлыг ярьсан хүмүүсийг улс төрчлөө талцууллаа гэдэг. Тэр хүмүүс чинь Монголын цагдаа нар Монголын иргэдийг хооронд нь зодтолдуулаад байна шүү дээ. Тэр хүмүүс. Цагдаагийн даргаыг хэн тавьдгийг? Ерөнхий сайдын санал болгосноор их хурл томилдог үстэй. Тийм болцсон биз дээ. Одоо энэ болж байгаа асуудлууд төр тийг хинтээ хариуцлага ярих. Ерөнхий засгийн газартаа ярихгүй хинтээ ярих. Цагдаатай холбоотой асуудал. Өчигдөр нэг лайв хийсэн залууг манай Хуйлзан сайд бас жишээ татаад байна. Тэрэн дээр нь бас хэлье. Одоо ингээд энэ засгийн газрын өмнө маш том даалгавар бий боллоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэлж байгаа тоогоор бол энэ мөрөөдөө бооцоо тоглоом Монгол улсыг 500 сая Америк доллар гадагшаа гаргацсан байна гэдэг тоо гаргаад ирсэн. За 9 тэрбум нэг дансаар орсныг бид нар харлаа. Тэр дунд цагдаагийн албан агч сард 75 сая төгрөгийн цалин авдаг байсан тухай ярьлаа. Энийг шалгах бах. Энэ юу хэлж ийнэ гэхээр тэр 500 сая доллар Америк долларын зүгээр 9 тэрбум төгрөгийнх нь асуудал ил гарлаа. Энийний цаана энэ 500 сая Америк долларын мөрийг мөшгөхөд энийг ер нь илрүүлж шийдэх л ёстой шүү. Энэ бол томол юм гарна. Ер нь хууль орчны байгууллагын тусламжгүйгээр ийм төрлийн хуулиар хориотой гэмтэргүүд явах боломжгүй гэж би боддог.